Зя. Энэ хөвчлэг тавтамаар энэ бичлэг болохоор бүгдөө ингээд юу яах вэ? Миний ачаатай ачааг сонирхцгоё. Тэгээд би яг ачаанда яг юу авч явж байгаа бүгдийг харуулад тэгээд найздаа авсан бэлэг дурсгалтай, ингээд бүлийнхэндээ авсан бэлэг дурсгалтай. Тэгээд тэдгэрийн талаар ингээд та нарт үжиж сонирхуулъя. Тэгээд зарим дээр нь бол үнэн байгаа, зарим дээр нь үнэн байхгүй байгаа. Тэгээд тухайн үед авч байхдаа яг ийм үнэтэй юм байна гэд тэр үнийн санаж байгаа бол би бас хэлээд тэг санахгүй байгаа бол тэр үнийг хэлэх шаардлагагүйгээр би ингээд яг үзүүлээ харуулаа явъя. Тэгээд энэ бичлэг нь нэлээд тийм нуршуу нэлээд урт бичлэг болж магадгүй гэж би таамаглаж байна. За тэгээд эхлээд болохоор би юу яасан байгаа. За ачаа ер нь юу ачаагаа хийж явах вэ гэдгийг харуулъя. За миний нэг юм жижигхэн заяа юм. Нэг юм чамд байгаа. За нэг ийм жижигхэн чамдан байна. Энэ болохоор ер нь бол нэлээд хийгээд бүр дүүртэл нь юм хийхээр нэг 18 өгдөг тийм чамдан байна. За тэгээд дараа нь болохоор миний ийм нэг үүргэвч байна. Энэ үүргэвч нь болохоор ингээд үрчин тэгээд шууд ингээд мөрөвчтэй. Яана. Нэг дахиад байхгүй л энэ нэгээс салж ийн. Тэгээд энэ болохоор бас нэлээд сайн ордог. Ер нь юм хийгээд ах юм бол ямар ч тач хамгийн их хийж үзсэн нь 11 кг бол орж исэн. За ийм цүнх юм уу? Энийг болохоор нөгөө гар тийш үүргэвч гэж орно гэж бодож байгаа. Тэгээд нэмэлтээр яг энэ хоёр нь миний ачаа багтахгүй учраас нэг юм нөгөө фитнесийн маань цүнх байгаа. Тэгээ энийг бас энд юм хийж оръё гэж бодож байгаа. Нэг нь өрөвч нэг нь яг тэгээ бариад ч юм уу. За тэгэхээр ямар ч байсан энэ гурав ачаагаа багтаан. За тэрнээс өмнө би бүгдийг нь гаргаад тавьсан байгаа та нарт үзүүлэх гээ. Тэгээ бүгдөө үзцгээе. Би тийм их юм бол аваагүй. Гэтэ бас тийм бага юм бол аваагүй. Тэгээд айл болох юу ягаад хүүхдүүд өгөх юм, найздаа өгөх юм ч айлсэл ингээ гоо сайхны юм тийм юм гээд ангилж та нарт харуулахыг хичээе. Айл болох нөгөө нэг ойлгомжтой, зэгцтэй байх үүднээс. За тэгэхээр шууд ингээ гарт байгаа зүйлээсээ шууд эхлэе. За энийг бол нарчж байгаа таруулсан мэл арай гоё харагдах байх. Гэхдээ яах вэ? За шими юм авсан байна. Тэгээд нөгөөх нь болохоор тадаа. За эдгээрийг авч явахдаа блог хийсэн байгаа. Тэрийг болохоор миний зүгээр яг энгийн бичлэгээс бас үзэх боломжтой. За бүгдээ задлж харцгаая л та. Тэгээд энэ болохоор нэг нь виски нэг нь арх байгаа. За шууд гарынхаа энэ талаас яваад эхлэе. За энэ болохоор би яг 4 ширхэг шоколад авсан байгаа. Тэгээд энэ хоёр нь болохоор яг нэг ижилхэн. Тэгээд энэ болохоор юу гэсэн 350 байсан уу нэг нь. Тэгэхээр тийм үнэтэй байх нь. Тэгээд энэ болохоор нэг юм шоколад байна. Тэгээд энэ болохоор 549 гэж байна. Алталтаа бас үнэн байсан байна. За. Тэгээд дараа нь болохоор би Харибогийн дэлгүүр орсон. Бүр яг чихний дэлгүүр, нэгэн дэлгүүр юм уу? Яг сүлжээ дэлгүүр. За ямар ч дэлгүүрийг орсон. Тэгээд яг Монгол нөх яана энэ ингээд яг задарч идэг нэс. Монгол нөх яг нэг бүйний байдаггүй гэж бодож байна. Тэгээд авсан байгаа. Мөн яа. Тэгээд цаашаа явах юм бол одоо энэ болохоор ингээ яг хүүхдийн хэсэг явж байгаа гэсэн үг байхгүй юу? Тадаа. Энэ болохоор зурдаг ном гэсэн үг.
энэ палмастер байна. Зя тэгээд одоо юм баатрууд одоо энэ гал командын ажилчид байх шиг байсан. Жижигхэн хөрхөн тоглоом байна. Тэгээд энэ болохоор жижигхэн хөрхөн легонууд байх гэж бодож байна. Хэр хөөрхөн байхыг мэдэхгүй байна. Эсвэл бүр хэврэг байхыг юм ч юм уу. Тэгээд үлдсэн өөр загварууд нь болохоор удаан цэнхэр чимээ байна. За тэгээд ингээд ер нь тоглоом нэгдүүлсэн. Сайн дэлгүүрээс авсан болохоор ингээ уут юм байна. Нэг ууттай нүгэ гэж бодоод уутыг авсан хаяхгүй байгаа. Тэгээд чихэрнүүд явж байгаа болохоор энийг бас үзүүлчихье. Доторх нь бол зүгээр л хатуу чихэр байгаа заа юу нэг тийм гоё амттай ч юм уу тэмцүү биш. Гэтэ надад хайрцаг хөөрхөн санагдаад авцъя. За. Чихэр. Тий. Надад ер нь бол өөр тэгэж чихэр аваагүй юм байна. Тэгээд энийг болохоор нэг дүүдээ авсан байгаа. Надад амар хөөрхөн ингээд нэг топ бэлгэлсэн байхгүй юу? Тэгээд би тэрийг яг өмсч чадаагүй л явж байна. Гэхдээ ямар ч тач би тэрийг өмсөөд би ямар ч тач бичлэг хийнэ гэж бодож байгаа. Тэгээд тийм учраас ингэж нэхэмлээ юм авсан байгаа. Мөн манай дүү ер нь бол муурны өдрөмжүүлэх ажилуулдаг учраас би нэг муурны юм тоглоом авсан байгаа. Муура хааналтынхээ мэдгүй байна уу? Тэгвэл та энэ хаягаар зурчсоорой. Тэгээд ийм хар байна. Дүүд нь болохоор ийм юу авсан байгаа. Төлхөөрний ясвар. Уул энэ дотор ингээд царайлаг туулаад байх хэрэгтэй зөө. Ийм хөрхөн аяарч учих шиг тийм. Тийм. Тэгээд энэ болохоор ёо гайхлаа шүү 24 гэмгт нь энэ болохоор 5 юм байна. Зя. Энийг хараа манайхаа. За. Би нэг бодон нэг хүүхдэд авсан байгаа. Тэгээд хүүхдийн юмнууд бүр амар үнэтэй санагдсан. Тэгээ ер нь л яг асуурал үнэтэй л дээ. Тэгээд энэ болохоор ингээд 7.95 гэж байна. За хүүхдийн юм харуулсан болохоор шууд залгуулаад дахиад нэг байна. Шууд дэлгүүрийнх нь хортой нь бас өгвөл зүгээр юм уу шүү дээ. Хорыг хаяхгүй байгаад байгаа шүү дээ. За тэгээд царайлаг байна уу? Нэг хараа. Энэ бүр үнэхээр хөөрхөө. Тэгээд энийг авсан байгаа. За яг хөө дараа нь зохицуулаад арай жижигдээд хийчихье. За дараагийнхан зүйл гэх юм бол энийг үзүүлье. Гэтэ би яг тамхиг уул нь миний бодлоор 3 дүрийг авна гэж бодож байсан байхгүй миний төлөвлөж байснаар. Тэгсэн чинь миний санхүү хүрээгүй тэмүүтэй тамхич юм бас үнэтэй юм байна шүү дээ хөөрхөн. Бас хэрдээ. Тэгээд би за зүгээр л автлаа гэхэд авсан байгаа. За. Тэгээд аавыг ярьсан дээр шууд үзүүлье. Аавд би юм тэлээ авсан байгаа. Тэгээд залгуулаад ингэж харуулбал онцгой байна. Тэгээд ер нь тамхины хайрцаг юм шиг байгаа. Тэгээд энэ болохоор 5-ийнх. Энэ жах амар ихтэй санагцсан.
гарав мараа авчмаар. Тэгээд энэ болохоор бас 5-ыг ийм бас ийм хэрцэг энэ нэг сонгоод юм шиг байгаа. Тэгээд энэ хоёр нь 4 их. Тэгээ үргэлжлүүлээд юу явцгаая? Гол сайхан явсан жаах те. Энэ болохоор зүгээр ингээд хүнд өгвөл яг савын дараа нь ашиглахад ингээд дахиад ашиглахад хөөх юм да. Тэгээд яг те ингээд 2-3 хоногор ч юм уу яг ингээд аяллаар явах, те ийшээ тийшээ явах болвол ингээд те гол сайхныхаа бүтээгдэхүүнийг таслаад аваад явбал яг хэмжээ нь хөөрхөн санагдаад энийг авсан. Тэгээ бас ганцыг авчиж чадахгүй бас 2 маяг аваад байгаамаа. Тэгээд за энэ хавчаарч ер нь харагддаг л та. Гэтэ өнгө нь бас тэгээ материал нь бас арай өөр санагдсан. Энэ болохоор нэг нь 250 мавихчлоо нэг тиймэрхүү үнэтэй. Тэгээд үргэлжлүүлэх юм бол уруулын нэг би өөрөө хэрэгэлсэн. За би яана дээр шууд давхарлаад. За энийг би өөрөө хэрэгэлсэн байгаа ишүүлчихье. Тэгээд өөр уруулных энэ уруул байгаа юу? Би авсан юм шиг санагдах юм. За ийм 3 юу авсан байгаа? Өнгөлөгч гэх юм уу да. За энэ болохоор арталт нь байна уу? Нэгийг нь ер нь бол 4 энтрээр авсан. 395 ч л нэг тиймэрхүү 4 мөрөөр авсан санагдчихээн. За тэгээд энэ хоёр болохоор уул нь юу юм? Энэ юу асаагуурыг авахтаа биш. Ингээд сүрнэр маягаар яг энийх нь гэрийг авсан бохгүй юу? Тэгсэн чинь яг ийм асаагууртай ер нь болцсон юм. Ингээд эрэгтэй эмэгтэй хоёр хүний бие явахгүй юу энэ? Би яг эргүүлж харуулад бол яах вэ? Тэгээд энэ болохоор нэг нь 3-ийнх юм байна. Нийлээд 6 болно гэсэн үг. Тэгээд энэ ер нь асаагуур нь надад нэг тийм чухал биш байсан байгаа. Тэгээд та нарт ингээд авсан тэнгууд авч явж байгаа бүх юмаа харуулж байгаа шүү заяа. Тэгэхээр иймэрхүү юмнуудыг харуулад байгаа юм. За нэг нь болохоор миний яг тэр гшлакнд байх шиг байна. Би нэг нь хэрэгэлсэн. Яг гараа саатан өнгө харуулах уу. Би олсонгүй. За үргэлжлүүлцгээе. За тэгэхээр уул нь тэр нь илүү хөөрхөн байсан бохгүй юу? Тийм болохоор та нарт үзүүлэе гэж бодсон юм. За энэ болохоор уруул хүрээлэгч. За тэгээд аль болох нэг юм дажгүй өнгөийг авах гэж хичээсэн байгаа. Уруул хүрээлэгч нэг нь 3 евро энэ төр хаа. Тиймэрхүү байсан. Тэгээд миний бодлоор бас би юу авъя гэж бодсон. Ийм нэг гэрэл тавьдаг ийм тийм цагаан саанууд байдаг шүү дээ. Ийм шаргал саанууд. Тийм саанууд авч очивол ингээд найзуудтай өгвөл хөөрхөн санагдандаа гэж бодсон чинь тэд ер нь бол 10-аас буухгүйсэн. Тэгээд тэндээс яг нэгийг авах хэцүү, хэдийг авах хэцүү тэгэл чадаагүй л дээ. За тэгээд нэг ийм хоёр юу авсан байна. Хэрэл сүүдэрч гэх юм уу да. За нэг тиймэрхүү. Тэгсэн чинь дадалж болох юм болов? Тэгээд энэ болохоор үнэн байхгүй байна. 6-7 болоо ч юм уу тий. Тэгээ энэ болохоор бас ялгаагүй л ах. Нэг тийм яг зөрүүтэй нэг биш. Тэгээ яг гоо сайхан юмнууд ч юм бас яг гэтээ яг нэг авчвал уул нь нэлээд удаан хэрэгэлдэг болохоор яг гэтээ яг нэг хүнд бэлгэлэхэд яг одоо энэ чинь ингээд нэг хүнд би энийг ингээд өгөнгүүт амар жаахан санагдсан шүү дээ. Тийм болохоор яг би тэгж бодсон юм. Яг үндэ жаахан санагдахгүй ч гэж магадгүй л дээ. За дараа нь болохоор энийг болохоор би сайн нөгөө архиа авч явахдаа авсан байгаа. Ингээд татруулагч. Сургуулийн дүү мөдөө гол хөөрхөн санагдсан. Тэгээд яг гарын тос шиг хэлбэртэй болохоор ингээд нэг тийм игдүүтэй чанан харагдаад
Энэ болохоор нэг евроных байсан. Байгаа. За цаашаага үргэлжлэх юм бол ийм байна. Та нарт үнийг нь харуулах гээд. Энэ болохоор ингээд 50 ширхэгтэй тэгээ 4 евроных. Тэгээд ийм бугуурч ахгүй юу? Ингээд шүн гэрэлттэй заяа. Тэгээд энэ нэг ашигласан болохоор одоо юу асахгүй байх. Тэгэхээс шиг ингээд шулуун байж байгаа. Тэгээ хөдлөх юм бол энэ шууд ингээд гэрэлтдэг. Тэгээд дүүнэртээ аваачаад хөөрхөн шүн хат гэж харуулвал хөөрхөн санагдаад ийм бугуурч болчдөг. Тэгээд дотор нь ер нь олон байгаа. Тэгээд олон хүүхдэд яах юм чинь шууд ийм арай их тоотойг авцъя. Ер нь бол энэ ашиглалт гарсан юм байна. За нэг юм байна. Гэтэ миний хоол амар сул сонсогдохлоо амар шууд ингээд арай намуухан л яриад байна л та би. Тэгээд үргэлжлүүлээд за ийшээ оръё. Зя. Би нэг юм 5 юм алчуур авсан байхгүй юу? Яг сонсогдож байгаа шиг л алчуур заяа. Тада ийм 5 алчуур. За нэгээр нь ер нь харуулах юм бол нэг иймэрхүү харагдана. За. Энэ нь болохоор наранд харуул энэ бас гоё заяа. Нөгөө нэг одоо та нар энэ хэсэг нь ингээд яг саатай уулна. Тэгээд хамгийн юу нь энэ гоё нь бас надад санагдаж байгаа. Тэгээд та нар яг анзаарах юм бол энэ хэсэг дээр ингээд юу яцсан. Ингээд татагдсан байгаа. Яасан гэхээр би энийг худалдаж аваад цүнхрүүгээ хийгээд цахилгаанаа татсан чинь яг энэ хэсэг нөгөө нэг хамт ингээд ажиглагдаж яваад тэгээд би тэрийг анзаараагүй байж байгаа ингээ харсан чинь гацчингууд таарсан чинь энэ ингээ орсон байсан. Тэгээ буцаагаад гаргах гэсэн чинь энэ жажлаад ингээ татагдсан. Тийм. Тэгээд нэг нь болохоро энийг энэ гурвын нэг газраас авсан. Тэгээ энийг болохоор би хамгийн анхны худалдаа авалтан дээр нэлийн дээр авсан. Тийм байгаа. Тэгээд нөгөөдг нь болохоро ийм жижигхэн одоо нөгөө юуных ч юм уу одоо цүнхний нөгөө нэг юу хийжтэй шүү дээ ингээд бариулаас нь ингээд зүгээд пантаг болгох ч юм уу эсвэл хүзүүндээ зөгч юм уу энийг би нагц ихчтэй авсан байхгүй юу манай ихч багангийн багш тийм учраас нэг тийм ажил хэрэгч эмэгтэй учраас зориулан авсан тэгээ бусад энэ алчуур нь болохоор манай ээж ер нь яг тавуулаа тэгээд бүгдөө эмэгтэй тийм учраас эднэрийг хасан байгаа. Би нэг юм амар жоохон бас ядарсан болохоор ингэж ирч султай багтай юм шиг ярьж иж магадгүй шүү заа юу. Бас та нарт тэгж санагдаж магадгүй гэж удаад хэлж байгаа. Энийг би хамгийн анх худалдаа авалт хийж байхдаа авсан. Тэгэхээр би бүр эднэрийг авахаас айл өмнө одоо сарын өмнө авсан гэсэн үг байхгүй юу. Тэгээд авсныхаа дараа зүгээр хэрэггүй авсан гэдгийг яг одоо л мэдчихээн. Би бодохдоо заяа. Ингээд нэг хүнд ингээд шууд бэлэг өгөхдөө шууд ингээд юугаад торлоод өгвөл хөөх юм байна гэж бодсон чинь одоо ингээд бодож байгаа байхгүй хэрвээ би ингээд нэг ийм юм өгөх юм бол ингээд өгөх болчиход байгаа байхгүй юу. Тэгэхээр иймэрхүү уут мот дэмий юм байлээ. Тэгээ миний санаа нь бол уулын тэгэж өгвөл амар хөөрхөн харагдана гэж бодсон юм. Анх уус тэгж бодож ч авсан баг. Тэгээ одоо нэг ийм 5 байна уу, ийм 5 уцтай. Би бүр дахиад өөр нэг ягаан арай нэг жахан юутай заяа юм. Одоо юу гэмтэй нарийнхан гэх юм уу? Нарийнхан тэгээд ийм бас ягаан байсан. Тэгээ тэр ягааныг энэ хоёрыг цуг авъя маа гэж бодчихсон. Яагаад ч тэрийг авчаагүй. Тэгээд тийм байна. Тэгээд энэ тор надад бас их таалагдсан байгаа. Ос бүгдийн л таалагдсан болоод л авсан л байгаа л да. Тэгээд энэ нь болохоор гээд том болчихно.
Тэгээд дээр нь ингээд яг илүү дутуу юу байхгүй. Зүгээр юм цулгаа болохоор тэгээ ингээд материал нь бас үнэхээр хөөрхөн санагдсан. Энийг би хин нэгэнд өгөхгүй бас өөр амарлаа гал да. Учир нь энэ үнэхээр надад таалагдж байгаа учраас. Зя. За нэг дараа нь л янзлээ. Тэгээд та нар ингээд үзүүлээд ангууд ингээд ямар цагаан сарын бэлэг шиг санагдчих юм уу? Одоо би та нар бүр цагаан сарын бэлэг шиг юм харуулъя. Соор нь харуулвал. За иймэрхүү гэтээ энэ бол яг хевс биш. Нөгөө нэг юм орон дээр ч тавих юм уу? Тэгэхээр ч тавьвал бас хөөрхөн байх бах. Энийг би ингээд нэг настай хүндээ авсан бохгүй юу? Одоо настай хүнд би одоо өөр бэлгэний сонголт надад яг бодогдоогүй. Тэгээд юм хайж явжсэн чинь энэ харагдангууд нь авчихсан юм. Энэ болохоор ер нь л туркл юм байлээ. Гэхдээ яг Германаас Туркийн байж ч өгсөн л байгаа зү. Тэгээд тэрнийх нь ийм чирнэл ягаа. Энийхтэй бас дүүс юу. Одоо дээрх нь бол бас өөр юм байлээ л дээ. Би яг нэг тийм цагаан сарын хэлбэлэл ярьж байгаа юм шиг юм болж байна дөө. Нэг нь болохоор би ээжийнхээ талд, нэг нь болохоор би аавынхаа талын нэг хүнд авсан юм. Зя. Тэгээд дараагийнх нь болохоор энэ байна. Бас тажгүй шүү 21 минут гэдэг шиг. Бас тийм ч урт болохгүй байна. Ашгүй. За. Энэ бол тэгээд юу н ойлгомжтой өстэй те. Юу хаа. Хослол хийгээд тавьчихдаг да. Тийм юу байгаа. Би нэг ажил хэрэгч хүнд өгнө гэж бодож авсан байгаа. Тэгээд тэр бичлэг болохоор би бол нэг бичлэг за ер нь би яг уул нь ингээд яг 3 сарын 8-нд нэг бичлэг оруулаад тэрнээс хойш би 3 бичлэг эхлүүлсэн заяа. Яг ингээд хийгээд тэгээд 2 нь бол бүрэн дуусаад яг ингээд нийтлэх гэсэн чинь тэр маань ингээд ер нь бол юу яах болоод нийтлэгдэж болохгүй болоод тийм учраас би уул нь тэн дээрээ энэ минийг уул нь хальт харуулсан байсан. Тэгээд тэр бол бас нийтлэгдэхгүй ч юм уу нийтлэгдэх ч юм уу мэдгүй ямар ч та энэ бичлэгийн дараа нь орно. Зя тэгээд нэг юм цүнх байна. Тэгээд энэ цүнхийг болохоор би 10 евроор авсан. Ямдарсан л байсан. Тэгээ 10 евро болцсон л байсан. За энэ өөрийнхөө юм болохоор дараа нэг үсэн ярэ. Тэгээд энийг болохоор би багтууд авсан. Очорт. Зя юм байна. Энийг болохоор би зөрөгт авсан. Тэгээд гэхдээ яг энэний өмсгөл нь асил тийм жижиг юм болов арай 42 ярьзмаар юм шиг надад бол санагдахгүй л байгаа. Тэгээд очиод өмсч үзэл болох байх. Тэгээд энийг харуулъя байна шүү дээ. Сүрнээр байгаа. Энэ сүрнээр нь болохоор 10 евро. Гэж байгаа. Эндээс би 3-ыг авсан байгаа. Айл дөгөөл зүгээр юм л гэж бодоод яг айл гингүүд тийм яг ийм сүрнээр үлдэх тэ хүрэгчний алт тиймэрхүү юмнууд зүгээр санагдаад. За одоо энэ баах нэг тийм жижиг сажиг зүйлсүүд байна. За тэрийг бүгдээ харцгаая.
За гарт баригдсан сэлсэлтэй явъя. Энэ болохоор гэртээ авсан нэг 4 хундаг байна. Би одоо 4-ийг ингээд нэг нь юм 6 евро юм байна л да гэсэн чи би 4-ийг авсан чиж байгаа шүү дээ. За нэг зураг нь аса минийх покс центр тэгэхгүй л дээ. Штутгарт гэж бичсэн тэгээд арталт нь бол нөхөрхөн зурагтай юм. Бэгээ. За. Тэгээд нэг юм 4 хондог авсан байх нь байна. Олны юм ямар яах ч байгаа юм те. Зүгээр дүүнэртээ хөгжил авсан юм шиг байна. Тийм. Түлхүүр ер нь юмны оосор заяа. Тэгээ дотроо болохоор бас хөөрхөн будаж модчих юм шиг байгаамаа. За. Тэгээд нэг бүгдийн цэгцлээд наашин цаашин хийсэн болохоор за нэрийг хайцсан бол энэ бол нураг байх хэвээр. Тийм зүгээр юм түлхүүрний уут гэх юм уу? Түлхүүрний уут ахгүй юу? Тэгээд 1 евро гэж хэлсэн баха. Өгөөчлөө. Үнэтэйчлөө. За нэг ийм 3 юм авсан. Тэгээд нэг болохоор би менежертэй өгөхгүйд яг иймэрхүү үнэртэн яг харангуйтай менежер санаанд ордог байхгүй юу. Тэгээд би нэг массажны газрын менежертэй авсан байхгүй юу. Тэгээд энэ тийм үнэтэй гоё брэнд энэ төр биш. Гэхдээ ямар ч байсан зүгээр авсан юм. За тэгээд дараагийн нь болохоор одоо яахан саван маван ахын чинэртэй юмнууд орж ирж байгаа заяа. Ийм. Энэ болохоор саван уншигдахгүй байх л та. За ямар тач нэг ийм саван 4-ийг авсан байна. Тэгээд энийг хараа. Тэгээд нэг юм түлхүүрний осор байна. Дон хорог нь харж байна та нар. Энэ болохоор ер нь Японы дэлгүүр л байсан. Ер нь л Германд байсан. Японы дэлгүүр энэ болохоор 3 гэж байна. Тэгээд одоо яг иймэрхүү сүрнээр гингүүд жижигхэн юм чаа яг ингээ нэгийг аваад хүнд өгнө гэхэр жахан нэг тийм цулхан тийм олуула байвал хөөрхөн харагдах юм шиг санагдаад тэгээд 4-ийг авсан байх нь байна. Ингээ хамран амир хөөрхөн нийлэх урттай юм шалтгаан. Миний гар салгалаад байна. Тийм байна. Тэгээд энэ бас амар дажгүй юм биш угаас нэг удаан хэрэглэх болохоор юм хумсны тос гэх юм уу да байгаа. Энийг бас хүнд өгөхгүй авсан юм байна. Тэгээд энэ болохоор арай том нь. Тэгээд бас савн байгаа. Франц ер нь энэ савнгуудын энэ нөө бүтээгдэхүүн нь болохоор бүгд Францын юм бэ нэ. Энийг болохоор би нөгөө түлхүүрний осор хийгээд хүнд өгөөд альс өөртөө хадгалах зүгээр санагдсан. Нийт өөр өнгөх байгаа. Би нэг олцсон. Та нар сая харуулах гэдсэн. Уруул хүрээлэгч. За. Энийг болохоор зинтэй харуулаа. Тэгээ сүрнээр ирсэн дээр энэ 3 сүрнээр. Гурлаа өөр дүрстэй. Тэгээ юм хөөрхөн мэлхий байгаа. Тэгээ шавран нэлийн бас хөөрхөн гахаага бодвол цул хүнд юм байна. Тэгээд За тэгээд энийг авсан байгаа. Нэг би найзтай аваад тэгээ яг
аль ямар төрлийн авахыг мэдэхгүй байжсэн чинь энэ ингээд limited edition гэж гарсан байсан байхгүй юу? Тиймээсэн болохоор бас сонирхолтой ингэж удаад яг энийг авсан байгаа. Энэний би ингээд нэг юм төмөрийг унгаацсан байлээ. Уул нь авахд бол ялцчих хоёлаа наалтцсан л байсан байхгүй юу? Ингээд төмөр юундаа. Тэгээд би нэг авсан байгаа. Энэ хоёлаа 1.5. Яа. Тэгээд за ингээд явах юм бол энэ айгуу царайлаг. Гэтэ тийм эндээс амар байсан ч гэсэн тийм олон байгаагүй. Тэгээ энэ болохоор 3-ийнх юм байна. Тэгээд энэ бас 3-ийнх юм байна. Бас энэ гурлал 3-ийнх юм байна. Ийм 3 байгаа. Энэ бас жохон гэрэлж харагдах юм байна. Энэ бас хөргөчний наалт. Энийг болохоор би Эслингнээс авсан байх нь. Энэний бас надад юу байгаа нь? Картнууд нь байгаа. Одоо жишээлбэл ингээд яг гэр бүлд ингээд бичсэн байгаа байхгүй юу? Тэнгүүт энийг хөргөчний наалтны болохоор ингээд яг ил загтлна. За Амьдрсан дэшээ хацимэр нүүдөө хасын намаг гэрэлтэй ажил uuсан бүтэмжтэй азан ашгандаа бүгдэж арвин цагаан буйнан дэлгэрч яваарэ гэж юу хамгаас хайрс их анада зориулм бичөө гэж жишээлбэл нэг иймэрхүү ил загтал бичсэн байгаа байхгүй юу? Мэдгүй яг ийм ил загтал аваачиж өгдөг үгүй би мэдэхгүй байх. Гэхдээ зүгээр л би ингээ гэж бодсон байгаа. Би яг энэ талаар бичлэг яг үзийч гэж хайсангүй яг байгаагүй нь би бас мэдгүй байна. За тэгэхээр би нэг иймэрхүү одоо жишээлбэл ингээ нэг газраас ийм 4 ийм ил загтал авсан гэсэн зургнууд нь бас хөөрхөн санагдаад. Тэгээ ил загталнууд ч өөрөө ер нь тэгэл 2-3-аас дээшээ юмтэй байт юм байна шүү дээ. Яа. Тэгээд энэ болохоор миний одоо яг ингээд энэ үзүүлж байгаа эдгээр зүйлсийн бүр хамгийн анх авсан зүйлсүүд нь баггүй юу? Энийг би Хамбургт амьдарч байхдаа Хамбургээс яг явахын өмнө авсан юм. Яг ингээд хоёр найзтай зориулаад авч ирсэн. Тэгээд энэ болохоор 1.7 молог ахчлаа тийм үү байсан. Тэгээд доторх нь болохоор энэ шулгай дэвтэр байгаа. Би нөгөө сая эрдэнэ чихэр авсан шүү дээ. Тэр дэлгүүрээс энэ шугамыг авсан. Тэгээд ийм цахаа авсан бахан байна. Тэгээд энэ зургнууд нь хөөрхөн харагдаад авсан шүү байна. Жия. Тэгээд би энэ юугаар бичсэн байгаа. Яг нөгөө хүнтэй холбогдолтой зураг аваад тэн дээрээ тэгээд айлгалах юугаар бичээ гэж бодсон байгаа. Та нараа анзаарч байгаа тэр хоёр хороогийг хараа. Амар хөөрхөн игдэт байгаа. За тэгээд нэг ийм төрлийн загтлаас авсан байна. Энэ болохоор 1.5 мавч лөө тиймэрхүү байсан.
Тэгээд энийг болохоор би маш их хайрлаад өөрийгөө эхлүүлээд хямд тэгээд зааваа гэж тэгээд авсан. Тэгээд нилээ их баг. За тэгээд яг би бүгдийг нь бол бас үзүүлэхгүй. Тэгээд жишээлбэл яг ингээд Pinterest дээр харагддаг юунууд байна. Тэгээд Pinterest дээр ингээд харж байсан зургнууд ер нь бол өдөр юм карт болоод гарсан лээ л дээ. Та-да. Бүгдөө амар цагаан болохоор яг ингэ тоолов үлдээчих вэ гэ. За яг энийг харуулчих. За. Энийг харуулахгүй, энийг харуулахгүй. За энийг яг хэлт харуулъя. За. Энэ байгаа. Тэгээд энэний би шууд торыг авсан байгаа. Тэгээд торын дараа нь харуулъя. За. Тэгээд танаа харж амжихгүй байвал зүгээр зогсоож аваад үзээрэй. Би лав энийг их тийм удмааргүй байна. Тэгээ энэ хоёрыг харуулахгүй. Тэгээд ийм юунод тавсан байгаа. Энийг гэхдээ би яг ингээ хүнд хөөсөө хүртэл амар хайрлах байхаа. Ингээд байна. За тэгээд яг нөгөө саяны тэр юунаас би энэ хоёрыг авсан байхгүй юу? Энийг авсан. Энийг болохоор би дүүдээ авсан байгаа. Энэ дүүд айгүй инээдтэй юм жижигхэн. Манай дүү нэгдүгээр ангид болсон байхгүй юу? Манай үеэл том ахын хүү. За, боо манай дүүд манай дүүд гэдэг юм. Саван баггүй юу? За одоо жишээлбэл энэ ингээд ванильтэй гэж байгаа юм. Энэ болохоор лимонтой, карамельтэй. Энэ ямар юм гинвэ? За нэг ийм дөрвөн саван арай томыг авсан байна. Энэ нөгөө бичлэг дээр гарсан нөгөө юу ч ачаанд ороогүй малгай ч. Энийхтэй би юуг нь хаана хэлээ? Сайн нэг юу яасан юм мөн үү? Энэ юм байна. Энэ болохоор энэ малгайны юу байхгүй юу? Энийг болохоор ингээд 20 юм байна. 20 евро. Тэгээд энэ болохоор 18 юм байна. Ийм юу цүн хүчижиг. Энийг болохоор би 2 үеэлтэй авсан. Тэр хоёр ер нь бол ингээд яг зориг бит дөрөв ингээд яг нэг үе болохоор ингээд айгүй их тоглож өссөн. Тэгэл яг аав ээж дээр ирээл тэ чимгээгчд манай тоноолаач гэх. Тэгээ ингээд гойж дүүгээд бит дөрөв нэгнийдээ хондог байсан. Тийм болохоор бодом нэг авсан байгаа. Ингээд энийг ингэж чихгүй бол нэг тийм шин биш юм шиг тийм. За ямар ч тач тэгээд нөгөө нэг миний хууч хавцнууд бол тийм ингээд байгаа. Тэг бас хасагдах юмнууд насагдсан байгаа. Тэгээд тэнд ингээд төвтөр ном жоох юмнууд байна, бичиг баримт байна. Урч 50-да. За тэгээд миний хүч хөрөнгө хөдөлთა авралтууд гэх юм бол би нэг юм тоор авсан байгаа. Энэ царайлаг харагдаад гэхдээ тийм бол том бол биш. Тэгээд тэр торыг дээр халаа 5 байсан юм болов. Тэгээд
Энэ миний нэг юм анхны нэг тийм малбар хуу ч юм уу нэг тийм хоёлын ч юм уу нэг тиймэрхүү цонх баха. Нэг ийм цонх авсан байгаа. Тэгээд дотроо болоход ингээд ингэж нэгддэг. Ийм цонх байна. Энэ болохоор Zara дээр хэмдэрсэн 30 мөч гэжсэн баха. Тэгээд саяны нөгөө нэг юуны постерны юун торн. Тэгээд энэ болохоор 30 эдтэй байсан. Тэгээд дүнтэй байсан ч гэсэн ингээд өөртөө яатаж нэг тор авчаа гэж авсан юм. Тэгээд энэ болохоор нөгөө цонхны бүдүүн үүргэвч. Тэгээд энэ болохоор 10-ийнх. Та нарт би яагаад ингэж үнийг хэлээд байгаа вэ гэвэл нэг иймэрхүү байд юм байна да ч юм уу. Эсвэл нөгөө нэг ядаж нэг хүн чөглөөд энийг үзэнгүүтээ дараа нь явахдаа гэр бүлийнхэндээ юу ямархуу зүйлс авч авах вэ? Тэгвэл иймэрхүү баримжаатай байх юм байна да. Иймэрхүү тэ мөнгө төгрөх хэрэг болох юм байна да ч юм уу. Мэдэхгүй. Яг нэг тэр талаас нь ингээд бас хэрэг болох юм болов гэж бодоод хэлээд байгаа шүү заяа. Тэхээс үшэг үндэ эднэрийг та нар мэдээд бүгдөө мэдээд бол нэг тийм ямар ч ач холбогдолгүй шүү дээ. Тэгэнгүүтээ ингээд нэгэнт бичлэг хийж байгаа юм чинь бас ингээд тэрийг хэлээ. Зүгээр ингээд хэлэхгүй өнгөрч ирсэнс гэж бодоод байгаа. Тэгээд энэ болохоор надад их таалагдсан байна. За юм плаж авахгүй юу? Тэгээд нэлээд урт заяа ийм. Тэгээд үндсэн үнэн нь болохоор 30 series мэрис 36 series мэрис ч болоод байсан. Зя. Тэгээд энийг харангуут манай шүрээ мөрөө хоёр л санагдаад байгаа юм да. Гэхдээ яг хөө найз чинь нэг юм хувцас авлаа. Бараг тэр хоёрыг санангуут авчдаг те. Ийм өмнө. Тэгэнгүүтээ энэ нь болохоор надад ер нь ийм төрлийн цамц бас таажгүй зөгтөг байж магадгүй л юм. Мөрөн ингэж гараад тэгээд доош хонждаг. Гэтэ яг ингээд энийг өмсөхгүй болохоор жоохон сонирхол харагдаад байна. Тэгээд тус бүрдээ энэ 30. За. Болчлоо шүү дээ. Болчлоо шүү дээ. За тэгэхээр одоо би эднэрийг ингээд ачаалаад баглаад тэр гуравдаа багтаах хэрэгтэй. Өөр үзүүлээгүй жижиг сажиг ганц нэг юм үлдсэн л авах гэхдээ яах вэ? Тэгээд яг хуу тэд нэр та нарт үзүүлэхгүй хичээд үлдсэн байж магадгүй. За тэгээд энэ бичлэгтэй хамт байсанд баярлалаа. Баяртай.